За N3-ийн ионы сөрөг гэдэг дүрэн байгаа. Бас айгүй хэрэглэгддэг дүрэн байгаа. За энэ нь болохоор Японоор шууд хэдүүлээд тайлбарлаад хэлэх юм бол Кёцукэтэй нани о сүрү гамбатэ нани о сүрү буюу ямар нэг юм дээр анхаарал хандуулад те ямар нэг юм дээр хичээгээд юм хийхийг хэлж байгаа. За kokoro ga keru mo ишшү ni oboite kokoro ga keru гэдэг нь бол сэтгэл зүрхээс зориулаад те анхааралтайгаар хийнэ гэж юм. За монголоор юу гэж тайлбарлах юм бэ гэвэл хийгээд байхыг хичээх, оролдож үзэх тий. Зорилготойгоор ямар нэг зүйлийг хийх гэж хичээж байгаа эсвэл тогтмол хийдэг болохыг зорж байгаа үед зорилготой байх нь штэ. Тэгээд тэр зорилготондоо тий ямар нэг юм хийхийг хичээж байгаа эсвэл тогтмол хийдэг болохыг зорж байгаа энэ үед хэрэглэгдэнэ гэсэн үг юм байна. За жишокей доошигийн жишокей болон доошигийн найкей дээр ионы сүрүү гэ атаас шууд залгаад хэрэглэх юм байна. За хэдүүл хэлхий рэбүнийг харчаа тий. Майничи ясай о таберу ионы шимас буюу өдөр бүр ногоо идэхийг хичээнэ тий. Одоо жишээ нь турхын тулдад ч юм уу эсвэл эрүүл мэндийн төлөө ч юм уу тийм зорилготойгоор майничи ясай о таберу ионы шимас. Коре кара гамбатэ буюу үүнээс хойш те үүнээс хойш хадтай идэхийг хичээнэ гэсэн утгаар. За васурема моно о шинай ионы иштэй кодасай. Буюу одоо юм васуремоно гэдэг чинь юм мартсан юм хэлж байгаа ш те. Васуремоно о шинай буюу одоо юм мартахгүй байхыг хичээгээрэй. Буюу коре кара гамбатэ одоо те васуремоно шинай ионы иштэй кодасай гэсэн л одоо утгатай гэсэн үг байхгүй юу? Үүнээс хойш хичээгээд юм мартахгүй байгаарэ гэсэн утгатай гэж хэмжээ хэлж байгаа гэсэн үг. За хаяку нируёны шимашио буюу эрт унтахыг хичээцгээе. Эрт унтахыг хичээцгээе буюу коре кара гамбатэ хаяку ниру нимашио тий хаяку нимашио буюу өнөөсөө хичээгээд эрт унтцгаая гэсэн утгаар орж иж байна гэсэн. За котоны сүрүү бол ионы сүрүү юугаар ялгаатай юм бэ? Котоны сүрүү болохоор яг өмнө үзсэн жилийн хичээлдээ бичсэн байна. За коре кара нани сүрүүто кимета кото буюу коре кара гамбатэ нани сүрүү бичсэн шүү дээ. За эхлээд нэгийг хэдүүлээ. Хоёр рэбүнийг нь харьцуулж байгаа дээ үзье те. Майничи нихонго бенгэ сүрүү котоны шимас буюу аль хэдийн энийгээ шийдсэн те. Япон хэлний хичээлийг хийн гэд аль хэдийн дотроо шийдчихсэн баг. Котоны сүрүү нь болохоор майничи нихонго бенгэ сүрүү кото шимас буюу өдөр болгон Япон хэлний хичээлийг хийнгээ шийдсэн. Харин ионы сүрүү нь юугаар ялгаатай юм бэ гэвэл за японоор нь уншвал майничи нихонго бенкю сүрүү ионы шимас буюу одоо аль болох хичээгээд Япон хэлний хичээлийг хийх нэ. Хичээн тий Япон хэлний хичээлийг хийхийг хичээн. Нөгөөт нь болохоор аль хэдийн шийдчихсэн. Энэ болохоор үүнээс хойш коре-кара гамбар буюу үүнээс хойш хичээнэ тий аль болох хичээлийг хийх хичээн гэсэн. Ийм утгаар орж иж байгаа гэсэн.